presents Dini Podcast. Энэ сайхан өдрийн мэндийг та бүхэндээ дэвшүүлцгээе. Дэвшүүлцгээе манай хоёр яагаад дуграад өгөхгүй байна? Сайхан дуграад өгөөрэй. Сайн байна уу? Гурван анхны official podcast. Энэний өмнө орсон подкаст нь тест эпизод байсан. Тест эпизодо publish хийгээгүй ч гэсэн episode 1 айгу зоригтойгоор зүрхтэйгээр бичиж сунаа. Оо тийм ээ тэглэггүй яах вэ? Оонас. За өнөөдрийн сэдэв маань хошин шогийн талаар байх болно. Оо тийм ээ. Ер нь бол хошин шогийг юу гэж боддог? Ямар сонирхолтой хошин шогуд байдаг вэ? 40 оны хошин шог, 50 оны хошин шог, 60 оны хошин шог, 90 оны, 2000 оны хошин шог гэж явах болно. Тий. 1990 онд тааш. Тий. Манай Чингис хааны үед хошин шог ямар байсан гэж бодож байна да та хоёр? Байсан л гэж бодож байна. Гэтэ ямар байсан бол Чингис хааны үеийн хошин шог барыг Чингис хааны дайснууд байсан юм шүү. за яга хошин шог энэ талаар подкаст хийхээр боллоо. Гурлаа. Энэ бол өчигдөр хоолойгоо ихтүүлснээс ихэлсэн юм л да. Гэхдээ 3 сая ер нь юм ярихад тэр хошин шог дээр тэгдэг те. Айгуух тэгж дурсаж ярьдаг шүү дээ. Тэг чаалгүй энийгээ юм подкаст болгоо гоё юм шүү гэл. Нэр ихтэй ингээд 3 сая амир дурсан ярьж байхдаа хүмүүс амар их хошин шогийн хэсгүүдээс авчулж ярьдаг шүү дээ. тий. Тэндээс л ихэлсэн юм болоо даа гэж бодож байна. За сэдврөөгөө орё. Тэл юм уу? Окей. За хүн болгоо өөрсдийнхөө дуртай хошин шогийн хэсгээс тэгээд хошин шогийг нэрлэе. Яг үсгийн дараалалаар нэрний үсгийн дараалалаар юм уу насныхаа юм дараа. Насныхаа ирэмб дараагаар явъя. За. Бичлэгийн тавьдаг ч болоосай нэрээ ёо. За яах вэ тэгээд Хүн ахтай би хар багасаа mass production дуртай байсан. Би master хайртай байсан. Масking хошин шогууд их гоё. Масking гол дүрийн 3 жүжигч амар гоё штэ. Үл Тийм халдсан 3 хүчтэй. Тэ. Тэр нөгөө тэгэхэд надаа хамгийн гоё хошин шог бол бүгэ нэг гараад тэр шоуд сталтаа. Тэр бол бесттэй. Тэр бол бест санагддаг аа. Тэр үйл явдал ер нь таньдаар тохиолдсон юм шиг үү? Мөөгөө анахаараа тэр шоуд л та гэж. За одоо дараагийнх нь Энэ шал дэлгэцлэг шин зад тавсан ба. За дараагийн нь амаач. Би хамгийн дуртай хошин шогоо. Аа. Би ер нь бол X төц дуртайсан баха. Тё. Тий. Ер нь маскыг нэг дуртай байгаагүй. Маск дээр маскын мөнхөө гэдэг лөө. Мөнхсайхан. Мөнхсайхан ах ингээд хошин шогоо дуусгахтай амар философик юм ярьдаг нэг таалагддаг байсан. Хоёрт шинэ үеийн хин боё. Яг бас нэг философик юм яриад дуусчингууд Утга уян голгоод таалагддаг байсан. X2 болохоор нэг тийм дэжгүй дуусчдаг байсан шиг санагдчихэв. тий экстүүс нэг тийм хурдтай дуустдаг гэсэн тий. Яг таа гэж дуустдаг шүү дээ. Тэгээд X2 дээр чи ямар хошин шог вэ? Одоо хуучнаас гэх юм бол 8 ч хүүхнүүд байна. Гэр бүлийн 3 байна. Юм хошин шог үзэг амар утсан ч марцсан биш. Тэгээд нөгөө одод талхан хүслэнгэний дөөрөөцсөн байдаг шнэ. Got Talent Темкагийн. Окей. Тэр нөгөө нэг яана X2 дуртай гэж чи шинэ үеийн хошин шог ярих гэдэг нөө. Нөгөө нэг Игч намайг хотоороо додоолоо тэр гэсэн. Энэ ах намайг одоолгож өгөлөө гэдэг байсан шүү. Одод талхан хүслэн билээ юу лээ? Одоо ирэлт шүү дээ. Тэгээ дахиад нөгөө нэг алтан шагагийн Цэлмэг тэнгэрийн тэгснэ ямар багш маань нэмэ зэг дөгшаанэ. амар юм платформ готалтай гарч ирчихэл яриад байдаг. Аха. Тэр бол үнэхээр гоё байдаг байсан. Тэгээд all time favorite чи ер нь бас сэргэж штэ. Тийм. Сэргэж 1 2 3. үнэ. Наад чи самгүй юу илээ сэр юу илээ сэр гэж бодоод. Сэргэж чи анхаах X төцөг лөө. X төцөх Шинэ үе лөө. Сэргэж бүр ингээд яа тэр нөгөө нэг ууг нь бол Шинэ үе бас нэг юм даанч гахаатай гэдэг Оо хэлсэн. яа наач бүр саяхан гэсэн юм. Наад чи кино татчих үү яалаа. 2 3 цаваа. Тэгээ тэрнэр нөгөө нэг баг ахтаа сэргэж байдаг гэсэн. тэр нөгөө майхан дотор одон чавыг одоо хоёр ороод ингээ хөдлөөд байдаг хэсгийг ерөөсөй ойлгодгүй байсан шүү дээ.
Яагаад хөдлөөд байгаа юм бол? Тэгвэл Тэгээ дараа нь яг ингэж оо яаж ч замаа суудэстэй гэж бодсон. Умба жажаал гэсэн юм бэ. Тэр өстой хөрхөн. Сэргээс шал үнэхээр гоё. Сэргээс бүр өөлөх ямар ч юм байхгүй. Тэгээд дараа нь яг ингэж бодогдож байгаа юм гэх юм бол дараа нь эмоц орж ирсэн юм болоо. Cat pod. Үгүй ээ тэрний дараа нөгөө нэг шинэ жилийн өвлийн нэмсгэл шиг тэрийг recreate хийгээд нэг хошин шогод гардаг гэсэн чинь тэрэн дээр темка нөгөө нэг салютыг Нүдэрээ нөгөө нэг энэ салтад нь яаж боддгийг гэж энэ хаа энэ чинь ингэдэг байхгүй гэсэн. тэр амар гоё юм. Ер нь Шинэ юм байна. хошин шогод амар гоё. Яг ингээд шинэ жил яг гэрээхэндээ хоол идчихэд тоортой байранга яг нөгөө шинэ жилийн үзүүлбэрүүдийг энэ үзэхээр бүр ингээд үнэхээр гоё болдог гэсэн. Гой юмнууд амар гардаг байсан тий. Гэтэ сайн нөгөө нэг Яасан өвлийн амар нэмсгэл шинээр гарсан шүү дээ энэ жил. Тийм үү? Үзсэн. Тийм. За Тэр нэг гоё болоогүй шиг санагдсан. Жохон удаан байсан. Бид нар амар их хурдан бичлэгүүд үзээд ч юм уу айгүй хурдан юмнууд үзээр байгаад яг шинээр гарсан хошин шог жохон юм удаан темптэй юм шиг санагдаа. Жохон уйд гадайс. за маги Миний за сэргээш бол all time best гэсэн угаасаа ахнаар нэг CD-гээр нөгөө хуулаа тавьчихсан надад DVD авч өгөөд. Тэгээ яг гацдаг хэсгүүдтэй те. Тэгээ нэг манай CD гацдаг байсан юм аа. Тийм үү? Тэгээ нөгөө нэг найзуудынх Яаж? нь сонгоод нэг нь ингээл тойруулаа CD-г тойруулаад үзээд иддэг гэсэн чинь. Тэгээ надаа ер нь гэхдээ одоо энэ X2 ч байна уу? Эсвэл шинэ үеч байна уу? Өнгөт хинэд ч байна уу? Тэд нар ч анх нөгөө нэг үлзийхүү их чинь дав байсан юм шиг л штэ өнгөт хинэд дотор Эрдэнэ цаач байсан, боёоч байсан, тийм үе байсан юм шиг байгаа юм. Тэр хошин шогоодаас төвчээрийн жавтас гэдэг хошин шог өгөхгүй юу? Яг ингээд драмынхаа хошин шог руу ингээд ороод эхэлсэн. Тэгээ нөгөө нэг бас нөгөө ямар лээ секси массаж үлээ. Одоо нөгөө Наранбаатар найруулагч энэ төрлийн тоглолтог. Тэр бас амар фаны. Тэр төвчээрийн жавтас болохоор нөгөө нэг хөргөнөө дээрлэгдэг хадам ээж 3 хүү байдаг хгүй. Тэрний тухай нэг нь бокс чинь заяа. Гэснэ ингээд зодуулаад хандгуу нэг бокс чинь байна заяа. Гэснэ такс салгооныг хөгжмийн зохиолч байна. Гэснэ хүн имжлэх гээд байгаа нь мэдгэдэггүй нэг имж байна гэх. Тэр нь боёо заяа. Тэгээ амби нь болохоор тэр хөгжмийн зохиолч нь Эрдэнэ зам болохоор бокс чинь. Тэгээд хөргөн нь их юм бид. Хүрлэхгүй байд. Тэгээд тэр хошин шиг амар хөрхөн. Хуучны. Тэгээд нөгөө балинчаа аваач гэдэг бас гоё. Та нар тэр юу лээ? яг нөгөө нэг 3 аглуу, амби, хүрлээ тэр 3 нэг октод ханганд нөгөө нэг авчираад ном уншдаг ламнаар нэг нь хүрлээ нь болохоор балинч. Тэгээ нөгөө нэг боё анхудаа бараг тэр эмхтэй болсон баха. Тэгээ оцсноо хөөе балинчаа. Тэгснэ нөгөө нэг найх гад атсан чинь балинчаа аваач гэдэг. Тэр бас их гоё. Би ихтэй ер нь тэрнээс бүр ингээд өмнөх хошин шогод амар гоё санагддаг байсан. Шавгаа мавга нэг шидэт телевиз гэдэг нэг сонь сонь хошин шогод байдаг байсан. Нөгөө мөнх сайхны нэг хошин шиг байдаг шүү. Хүүхэн тэмдрэл Галзуу гинэ. Тэр бас өрхөн тий. Ер нь хошин шогуудаас сэргээш тэгээд тэр өнгөт инээд анх драмынхан хошин шог руу орсон хэсэг үед л гоё юм да. So эмоцийн ерөөсөө юу ойлгодгүй шүү. Хитрүүлээд байгаа юм шиг санагддаг. За тэгвэл штэ нэг л хайрлаж чадсан болсон тий. хамгийн сайн эмгтэй дүр туурдаг эрэгтэй хошин шог хичээх юм байна. Шавгаа гэж би боддог шүү. Шавгаа амар секси эмгтэй туурдчихсан гэдэг нөгөө өөрөө материал нь өндөр болохоор алхаж маш. Тийм тий. Тэгээ нөгөө нэг стрипний нөгөө нэг дууны тэмцээн гэдэг нэг шинэ үеийн хошин шог гэдэг шүү. Тэрэн дээр нөгөө нэг мань хүн яг цаад утхан стрип юм уу яашгал юм шиг юм зөө. Тэгээд ингээд нөгөө нэг Маручингийн тухай дуу байна. Яна гэж хэлээд тэр хэсэг бас. Темка бас эмхтэй болохоор. Темкагийн нөгөө нэг эмгтэй олчоо зүтчээр шүү ингээд байдаг бас. Танд их эмхтэй болохоор гоё идэг бай. Тэр нөгөө нэг баяран дэжтэй Тийм. маски. Аха. Стус нөгөө эмхтэй болоод нөгөө нэг молоко пиано гэх. Тэр асуур гин тий. Диско Тий. супер кориан яа гэж. Яа гэхдээ бага ахтай англи хэл мэдхгүй тэр мэрийг үзэж хахад үнэхээр л англиар яриад байгаа болол гэж боддог байсан шүү. Бүр яг тий. Амар өөртөө ихтэй ярангууд ваа. Ердэн цаг алтар хоёрын тэр гаттад тавирдаг л баг. Чи юу яана гэж. Тэдний ихтэй хүмүүс иймэрхүү байд юм ба та гэж. Хамгийн сайн эрэгтэй дур тавирдаг эмэгтэй харж ирсэн юм шиг.
эмэгтэйчүүдийг эрэгтэй төр туураад байт юм уу? Урд нь штэ. Нөгөө шинэ үеийн нэг хошин гэдэг чинь нөгөө эмгтээчүүд нь эрэгтэй болоод хувцастаад идэг. Тэр нөгөө нэг санаж нь бэлгүүн гэдэг нэг жүжигчин байдаг гэсэн шүү Аа, тийм өнгөрцөн. Одоо өнгөрцөн. Тэрний тоглосон загварын алгаагаар Опан танад хэлж шүү. чулгуу Малгой чөлгөө. би тэр жүжигчин амар дуртай байсан. Тэр жүжигтэн бол цаанаас дөрмөлөлээс л тий. Ямар дарчина пом пом пом. Яс их дарч наа по. Ямар гоё подкаст пум 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 ааш. Танд хошин шагаас хамгийн таалагдсан сэдв чи юу байсан бэ мөгөө гэж. Би ер нь жоохон бахтаа тэр хошин шогийг чи амар дурлал үддэг гэсэн шүү дээ. Бүх юм дээр инээгээ. Тэгэл жоохон ухаан ороод эмоц гарч ирсэн чинь ямар тэнэг юм ингээд байсан бэ гэж бод. Нэг тийм сонио мэдгүй эмоц тийм болсон. Надад ерөөсөө тэгэл нэг тийм яодг болчих. Яг тийм таалагддаг байсан сэдв гэж ерөөсөө байхгүй. Тийм бэ чам байдаг гэсэн юм уу? Надаа ер нь байдаг шүү дээ. За Надаа нэг таалагддаггүй байсан сэдв гэх юм бол нууц хамаагийн сэдв дэндөө дэгсдэл юм шиг санагдсан. Тийм гэтээ одоо ерөөсөө одоогийн хошин шогт ер нь нууц хамаагийн сэдв нэг байха болцсон. тийм үү? Тийм. Одоо дандаа шар нэг тийм хорим тий нэг тийм юу мó суглаа и баримт гэдэг сэдв. Нууц хамаар ер нь байха болцсон юм шүү. Эсвэл талт болоод байна нөө гэх. Нууц амрагтай нэг хошин шог үзсэндээ одноо ихчтэй. Нөгөө нэг хоёр согтуулаа. Үгүй хоёр гэр Солигддаг оо. тий. Тэр ээж болчих. Хоёр гэр бүл байгаа найзууд гэр бүлийн найзууд. Тийм. Тэгээд Нэгэн дараа нь тийм тэгээд хоорондоо сүүлжүүлдэж явуулдаг гэх юм уу? тэгснэ сүултээ баригдаад биш юм байна. Өөр нэг найз нь орж ирээд аргалаад өгөөч гэсэн чинь аргалж чадахгүй тэгээд тэгснэ нууц амрагийн явдлаа. Тэр чинь би бүр зүудэндээ л сонсож байгаагүй юм байна гэж тэгээд Тэгснэ нөгөөх нь онон байдیں۔ Одноо эсвэл наран солонго тоглолтог оног оруулж. Тэгээд дахиад нөгөө нэг араас нь бархуу Уятаа орж. тэгээд тэд нар ингээ хоорондоо явуулдаад тэр айгуу муухай байсан тий. Гэтэ амар фаны. Яг зарим юмнууд нь фан. Би жоохон юм муухай юм шиг. Тэгээ миний хувьд болохоор яг ингээ баг багтаа үзээ юу үзээд байна гэж бодсон нэг хошин шог би. За Драмаа их чинь амар шалдан гарч ирдэг. Нөгөө нэг эр хүний ноён нөрөө хаана хугардаг вэ гэдэг юм шиг. Нөгөө хавгагийн голцаад айлж иддэг. тийм. Би ч тэр тийм юм үзтээрээс юу ч бодохгүй л зүгээр энийгээ л үзэж идэг байсан юм байна. Одоо бодсон чинь гэж. Би яг тэрнээ Одоо амар ингээ гэж хүлээж авч ирсэн. Ягаад ч юм хаад шиг амар юм торон хувцас өмс тэр нь ингээ түүхний толгой хөхмөн гарч ирээд тэгээ би тэрийг харчаад яагаад шалтлах хэвтэй юм бол Чинь шаардлал байх ёстой зүйл үү гэж мэн. тийм тэгж бодож байсан. Хашаалгаас хамгийн муу эмэгтэй биш ээ. За. Яг хамгийн сайн гэж боддог хошин шогийн хамгийн сайн гэж боддог жүжигчин юм бэ. эрэгтэй Эмэгтэй гэх юм уу? хэлэвэл. Тий. Отгоо Хүүс отгоо. нөгөө нэг шинэ үеийн отгоо жижигхэн. Тэгээ гамбаа юм шиг санагддаг надаа. Өнгөрчдөг үү? Тийм, дэлгэжүүлсэн. Гамбаа Анууч. яг хөрхөн мэдсэн. Надад аглуу гой санагддаг байсан. Сүүлчдээ тэр нөгөө нэг юун дээр боёотой нийлээд нэг найзууд шоу тоглолт дээр хитрхи тэр хоёр бүр ингээд бүр яг хичээгээд байгаа юм шиг болоод жоохон фейклсэн тэгээд Хүрлээ гоё штэ. хүрлээ ах сүүлэр жоохон залуудаа талтай байсан юм шиг шүү. Бүр ёо хүрлээ ах чинь амар гоё штэ. Би ер нь бол яг л нөгөө нэг алан жүжигчин бүгдээрээ л гоё санагдчих. Яг Баатрах байхыг бас согтууны дүр жүжиглэхээр ямар Нэг өвөр Монголын дүр тоглолтыг нэг ах байдаг шин. Адиа дандаа өвөр Монгол. чи манусыг юу гэнэ үү? Надаа эрэгтэй жүжигчдийн үс орж ирэхгүй юм шиг. Эмэгтэй жүжигчдээс нөгөө шулуун цэцэг гэдэг. Чулуун цэцэг. Шулуун цэцэг гэдэг юм шүү гэдэг. Ийм цэцэг юм уу? Ийм цэцэг юм уу? Тэр жүжигчин гоё санагддаг аа. Тэр маскын бас тэр гэрлээ гэд жүжигчин чинь бас айгу гоё шүү дээ.
Гоё юм ихтэй тий. Тийм гэрэлцэг. Тийм. Тэр их бас гоё санагддаг. Тэгэл алан жүжигчтэй бүгдээрээ. Тийм л. Яа, туяа Бичээчтэй. Яа. Хамгийн ер нь таардаг нь Алтармаагийн жүжиглэлт ер нь их ордгоо. Тийм тийм. Тийм. Тэгээд хамгийн ордгоогээс ярил л та. За. Алтармаагийн их ордгоо. Тэгснээ өөрчм өнгөт инээдээс бас нэг бүдүүн жүжигч юм байдаг Ганбатай ч юм. Тэр алтан гэрэл гэж жүжигчний жүжиглэлт бас ордгоо. Цанаасаа л юм хилэнгүүт гэд. Залбаа тахих бас ордгүй ягаад ч юм гэж. Үлцээгүй ихчигч нэг ордгоо шүү. Үлцээгүй ихчиг залуутай гоё юм шиг байна. Тэгээ сүүл хаваар нөгөө яг өнгөт инээд дээрээ үлдсэн чинь. Үе нэг юм мартсан биш нөгөө нэг хиний дарж сүр билүү. Доё гайгийн гэх юм уу? Доё ахын. Доё ахын нэг Та нар саяжгаа наага нарыг нэрээр нь дуудчаад. Доё ахын нэг продакшн гэдэг шүү дээ. Ихтэйг доод тэр ордгоо шүү. Дооц жоохон явдаггүй. Кино минь. Тэгээд сүултээ кинороо орсон юм шиг л шүү дээ. Яа, гэхдээ хамгийн нэг юм үнэхээр хөвгөлтэй дүрүүдийг гаргадаг. Ямар ч хошин шогт орохороо хөвгөлтэй болгож чаддаг хүн чинь төдөө шүү дээ. Төдөө гэхдээ яг өвгний дүр амар гэдэг те. Яг өвгөн юм шиг төрсөн гэж. Одоо хүмүүс хэр хошин шог үздэг юм бол Би сүүл нөгөө масктай Монголыг үзсэн. Тэгээ масктай Монгол продакшнхаа. маск entertainment. Маск production. Тэгээ ингээ Нэр байсан баг уу? ер нь бол тоглолтын дурштай амар инээсэн. Тэгээ одоо сүүлд нөгөө YouTube дээр тавигдсан шүү дээ зарим юмнууд нь. YouTube-ээр үзсэн чинь нэг тийм сонир мэдрэмжгүй байгаадсан. Тэгээд нөгөө нэг яагаад юм болоо гэдгсэн чинь нэг хүн чинь бас нөгөө хажуудлын хүндээ амар нөлөөлт юм билээ шүү дээ. Тэгээ ингээ нөгөө нэг том юунд ингээ зааланд ингээ олноороо үзэнгүүт инээхгүй юм дээр хүртэл хажуудлын хүн нэг тийм сонин юм эдэж үнэнгүүд ингээ цаанаас л инээ түрээд ингээ инээц. Гэтэ маскын хувьд бол үнэхээр яг нөгөө нэг орчин үеийн асуудлуудыг илүү авч үзсэн юм шиг санагдаад сэтгэл зүйн асуудал ч үгүй юм уу тий. Тэгснэ подкаст хэлбэрийг оруулж ирсэн, радиог оруулж ирсэн байсан нь их таалагдсан. Тийм үү? Энэ нөгөө нэг MJL радиогд яг дүүрээсэн. Тэгснэ залуучуудын TikTok хийдийг дүүрээсэн, мисүүдийг дүүрээсэн, эмчнэрийн асуудлыг дүүрээсэн. Тэр нь их таалагдсан. Нөгөө нэг хатыг гэдэг нэг Тийм. Хальяа гэдэг. энэ баяр багныг хэлчих. Үеийн чапак хэлчих л таа. Тэгж чаа юу хүүхнүүд ерөөсөө болгоо заримгаа тараал явчихдаг. Тэр дүүрэлт нь хэр байсан бэ? Масктай Монгол уу? Тий. Дүүрэн байсан. Гэтэ хамгийн гол нь яг зүгээр миний хувьд би ч гэсэн жоохон бахтай явж үздэг л байсан л та. Гэтэ яг одоо тэр үед болохоор ингээд надад өөр үзэх юм байгаагүй болохоор хошин шиг амар гой санагддаг байсан баг. Аав ээжтэйгээ очиод үзгээд. Тэгээ саяхан ингээд үзсэн чинь хүмүүс хүүхдтэйгээ явсан чинь хүүхд нь ерөөсөө сонирхгүй. Ингээд заалан дотор ингээд гүүгээд байсан. Тэгэл за хүүхдүүдийн яг ийм нөгөө нэг тэр инээдийг хүлээж авах зүйл нь арай өөр болсон юм байна гэж би бодсон доо. Манай ага ээж аав нөгөө нэг агааг хошин шог давуулж үргэлж явдггүй агаа аягүй дурггүй. Надтай явдаг. Тэгсэн чи яасан гэсэн чи нэг удаа дагуулж явсан чи ага тийм чи мэдээ, ийм чи мэдээ гэж тэгсэн гинэ. Одоо чи дахиж юм дуурч болохгүй шүү чи гэд за энэ чад зүгээр дуугаа үз гэ. За энэ чад тэгээд гисэн чи ингээд хөөе гэд дуудагдсан гинэ зохиол яасан бэ гэж харсан чи гэсэн. Тэгээд цаацаа би дахиж дагуулж явахгүй юм байна. Тэгээд дараа нь ерөөсөө дагуулж яваагүй. Би бас дандаа явж үздэг байсан. Миний бро ойлгодог байсан байна. Тэгээд одоо юм ангарахгүй Анас. дэли ахгүй. Хүүхэд насны хайлайт шүү. Тийм хайлайт те. Яг өөр юм байгаагүй бид нар ч яг Том Жери сумо хошин шог гэсэн гэж. Тэгээд цитэн дээр би яаж бичдэг тийм. Тийм. Тэгээд хошин шогод үзэл. Хитэн бардагсан. Маск. Одоо тийнээд Шинэ үе. дооц. Захиалгад тийнээд амбианд захиалгад тийнээд лавгагийн эрхэм илч гэж бас байсан. Тийм үү? Тий. бас туу. Тэгээд тийм ямар юм байсан. Тийм тийм. Тийштэй ТV коктейл гэж байсан шүү дээ тий. Тийм коктейл гэж байсан. Тэгээд одоо ингээд нөгөө нэг хүмүүсийн нөгөө жүжигчдийн подкаст дээр ороод яагаад салсан, яагаад үүсгэн байгуулсан гэнэ тэрийг сонсоол.
Тэгэл яг учир начрын ойлгоод ирэхийн цагт хошин TV шогоос коктейл ямар санагддаг байсан. ТV коктейл уу? тийм хөлтөл хийсэн. Цамо, Өскө, Цамо. Аюш. Аюш гэд 3 хүн байсан шүү. Тэгээ нөгөө нэг тэр 3 ч нөгөө сургууль минь баяртай дээр нэг хэсэг дээр нэгсэж нөгөө цэнхэр дурдал цэнхэр хайр гэдэг хэсэг дээр нөгөө багштай дуурлаад юугаар ярьсан чинь өөр багш нэг орж ирээд тэгээ орой шал согтоо орж ирээд чи яасан бэ гэсэн чинь визэг дээр 100 гарахаар болсон гэж орж ирсэн. Цамо. Тэр чинь аюуш гэж жүжигчэн та хоёрт ямар санагддаг байсан бэ? Надаа болохоор ер нь бас ер нь жоохон наалтдаггүй юм шиг санагддээ шүү. Тийм аюуш. Тэр Тэр бас- гоё эмэгтэй шиг санагдчих. Киноны хүмүүс байсан юм билээ дийл гэж бодсон. Кино болоод рекламын хүмүүс байсан баг. Хөтлөгч ч юм уу? Тийм хөтлөгч ч юм уу. Одоо бол жинхэнэ нөгөө нэг ТV драмагийн яг гатан хаан болсон билээ шүү дээ. Бүх драман дээр явдаг. Дандаа нэг тийм хижээл насны хамаатны ихч болж тоглодог. Тийм. Сүүлч тэр нөгөө нэг амраагийн нэг найруулагсан өв залгамжлагч үлээ юу үлээ нэг кинон дээр тэр стайм тэрэн дээр бүр яг жинхэнэ жүжигчнийх нь уур чадвар гарч ирсэн. Нүг нэг баяа айлын хүүхэн дээр зин даюуш юм гэрийнхэн цэвэрлэгч гэдэг юм уу найз нь гэдэг юм уу тэгээд гисэн чинь найзынхаа чи энэ бүгдийг авах уу гэдгсэн чинь уртаас нь харснаа найз нь хүний үлдээсэн юмыг дахиж авахгүй тэр хэсэг амар байсан тэр амраагийн тэр сүлнээр болсон Өсөж шогч чинь сүүл рүүгээ нөгөө юу болоо өстэй. Нэмэр харуу 8 гээд тий цогтоо. тий цогтоо жижигэ хоёрын чахав нөгөө нэг юу нөгөө Орсын нөгөө нэг Харламов Гарик Харламов хин хоёр байд штэ нүүх юм блэ дээ. За нэг Орсын нэг хоёр юм байдаг штэ нэг хоёр жүжигчин Comedy Club-ийн тэр хоёрыг дуурайгаал тэгэл цогтоо жижиг хоёр тий тэр шиг Тэр хоёр ихэнтэй аягүй гол гарч ирсэн тийм. тийм цогтоо жижиг хоёр амар хөөрхөн явж байгаа сүултээ тэгээ кино минь олол тэгээ бүр бүтэн кино олоо явчихсан. Гэхдээ надад үзэхэд жоохон их хараастай юм шиг санагддаг байсан. Үгүй загнуулсан гэсэн штэ. Хинд вэ? Тэр нөгөө нэг сүүлд нөгөө энэ Аригун гэдэг нэг ахаа байгаа шүү дээ. Подкаст хийгээд байгаа. Киноны найруулагчдыг авчираад подкаст хийгээд байгаа. Тэр ах төөтөг авчирсан ах. Төөтөг оруулаад. Тэгээд гисэн чинь хараалын үг юу н байх хэвээр юм уу нэтрийг ярьсан ахгүй юу? Тэгсэн чинь төөтөө ах болохоор ингээ хошин шогтооч ч кинон дээр ч юм жаргон буюу хараалын хэллүүдийг нэг хэрэглэхгүй байхыг бид нар манай багш сургасан гээд. Тэгээд цогтоо олсныг багштай юм байл та. Тэгээд тэрнээс их загнуулаад тэгээ одоо гайг болсон. Нэг хэсэг бүр амар харалттай гарч. Тэгээ нөгөө цогтой жижиг хоёрыг дуурайгаад Амар олон хүмүүс юу яаж маа. үгүй нэг эмэгтэй хөлбөр гарсан ш. Нөгөө хинөө тийм санжин Нөгөө сангриад гүлхтэй чив. Сангри юу лүү? Тийм шүү дээ. Тэгсэн Мишель. Мишель. Тий. Мишель нөгөөх нь Арука тий. Ариун хинжилээ. Тэр жижигчэнтэй амар бүдүүн байж байгаа турсан чинь надад бүр яг амар ирээд байгаа юм шиг санагдсан. Нөгөө амьдрал тавтай морилдод нэг бүдүүн ихч гардаг байсан чи. Үгүй амьдрал автаа морил дээр турсан байсан ш. Амьдрал тавтай морил дээр чи ингээ бондоосон байсан. Бондгор байсан байхгүй юу? Тэгээд тийс тэгж амар турсан байхгүй юу? Эмоцтой ордог дээр амар. Гурван найз дээр амар турсан байсан. Тийм. Тийм ээ тэрийг андуурчил. Гурван найз дээр бүр амар гоё турсан байсан. Гурван найз дээр Арука хичиг хараад вау гэж бодчихсон. Ямар хөөрхөн эмэгтэй вэ? Үний. Тэр ярьж байгаа. Тэр өстө өөрчлөгдөж үзүүлээ амараар гэдгээс өөрчлөлтөөсөн даа. Ариконы жүжиглэх хэрвээ. Та нар юу гэж Амар хөөрхөн штэ. чүүд тий. Нэг нэг шинжлэх ухаанаар гардаг ш. Төтө биш ээ. Тийм. Аа Нөлөөлөх нь хацдаг уу? тийм. Тэр асваны Тэгсэн чинь нөгөөдгөө чи наркотинд орж ирсэн. Үгүй хагас наркотинд орж ирсэн шүү дээ. Энд наркотинд орсон хүмүүс ивэлчдэг байхгүй. Надад Арикоч чинь нөгөө юу давхар цохилт төр жүжиглдэг л гоё. Нэг оршуулгын газраас сервис үйлчлдэг. Хинэ та үчих юм бол бид нар бүр амар хийн гэсэн чинь за одоо болно гэж. За баярлалаа манайхаар үйлчлсэн. Тэрийг өөрөө. Ер нь гэтээ хошин шог амар унаал тэнгуүтэй хошин шогийн жүжигч чинь бүгд кино хийж эхэлсэн юм биш Нийт үү? кинороо орж. Нийтмийн кинор бол харсан юм. За хошин шогны иймэрхүү гэж. Хошин шог насны. Ер нь анх чам хошин шогоос нөгөө боё кино хийсэн мэт. Тийм хаа. Ямар кино байлаа та? Ангийнхантай нэг кино байсан баг шүү. Бэлгүүн юу. Тэгээд жил Таны дуун бүр амар явсан. жил болгоон тийм нийтмийн кино хийгээл тэгэл хүмүүс кино хийж эхлээл. Эцсэн шиг санагдаад тах юм. Тийм хаа. Одоо тэгтээ орчин үеийн комеди чинь нөгөө нэг роуст юм шүү. Комеди клуб юм шүү тий. Comedy Club уу. Гэтэ надаа бол Тустай байсан тэр юм шиг санагдав. тийм Comedy Club. Манай Монголын Comedy Club ер нь өөр л дөө. Тэ. Би яг Монгол Comedy Club гэдэг тэнгуүтийг Орсын шиг төсөөлдөг гэсэн.
нөгөө орсогч нөгөө нэг бүр тусгай дотор үзүүлбэртэй байдаг гэсэн шүү дээ. Тэрэн шиг төсөөсөн зүгээр stand up comedy байсан. Гэтэ манайх зүгээр хошин шог үзээр аваад яхаа нөгөө нэг ойлголтоор жоохон хурцсан болов уу гэж би бас бодож ийсэн. Хошин шог Тэр Орсын comedy club шиг юу гарсан байсан. Тэр тусгай эрхийг аваад тусгай эрхийг авсан л гээд байсан. Гэхдээ сүүлд нөгөө тэр Орсын UB comedy club-ын тэр харлаа мовын нэг тийм комент яваад байсан шүү дээ. Монгол бас ийм юм байд юм бэлээ. Манайхыг бүр яг таг хуулсан гэсэн нэг тийм комент явсан. Юу нөгөө Барсагийн ороод ирсэн үү? Тийм. Барсаа нөгөө нэг юуныхан Яг тайзан зорж үзгэлдэг. Тийм. Тэр ч яг гэхдээ яг Орс скрипттэй л байсан л да ихэнх нь. Жоохон монгол руу үгийн л өөрчлөлтсөн байсан. Би ингэж амар сайн санаад идэв та хоёр. Би нөгөө нэг YouTube-с хамааралтай хүмүүс л байхгүй. Гэхдээ яг ч амар ностальжик үзээд идэж нөгөөхөө дахин тавиал үзээд. Би бол өстө дахиж үзэж байгаагүй юм байна. Гэхдээ YouTube-с чи хайлтаа хошин шог гэдэг. Юу нэрээ бодож ахтаа ч юм уу. Ямар нэг ингээ background болгож үзэхээр funny байдаг байхгүй. Надад нөгөө хамгийн гоё аглуугийн нөгөө эмхтэй болдог нөгөө эмээ болдог зүрхэнд үрчлээ суудаг үгээд. Ёо, Хагур эсэ чингол коладлаа та. хагур эсэ Хагурч байгаа. Тэснэ Орсоор маргааш нөгөө газараа уулзах чинь юу гэдэг вэ? Онон гэсэн чинь үхэж яцсуудаа гэдэг тэгэхгүй. Эндээс зээлгөр тэгсэн чинь аглаарснаа чи тэ плохо синза мөх үза гэж. Гэтэ тэр бол амар гоё. Тэр амар гоёс. Яг X төцийн бүр яг алтан үеийн яг тэнд байсан баха. Хөөе би нөгөө нэг Аяа маягийн тоглодог үед амар гоёс. дөнгөж нөгөө 100 амцсан дуурлал киноны хариулагч энэ төр гээд кино биш хошин шог гарч ирж хахад бүр ингээд амар үздэг байсан аахгүй. Бүр ингээд бүх юм сандагдаад тэтэлтэй. Тэгээ би нэг хэдэн сарын өмнө 100 амцсан зурлалж гоё хошин шог шүү гээд үзсэн чи баг 11 12 жилийн өмнөх хошин шог байсан. Чүр харцаа. Би чи ямар гүхэн Би ч гөгшөрчтэй. Одоо ингээд бодоод үзтээ. Та нар хошин шогоос ямар нэгэн сурч авсан юм бэ дүү? Өөртөө өгөөжтэй юм хийж исэн юм байгаа юу? Заавал өгөөжтэй байж гэсэн үг л биш л дээ. Гэхдээ яг ингээд бидний бага насны хайлайт болсон зүйл байгаа. Энэ дундаас ер нь ингээд сурцсан, тэрийг ажиглаж исэн зүйл байна. Хошин шог үзэхэр имээг л амар сандав. Имээг ажилдаа явцаагаар үзэж мөн зүгт амар санаад идэх цаанаасаа. Боёо имэм болж юм. Тийм. Ахаа авдаг дээр сургамж байсан баг та. Ахаа авч байна. Ахаа тэгс нэг дахиад нэг хэдэн жил өнгөрсний дараа ч үгүй. Оо би сэргээшийн нөгөө нэг богц ажилтдаг хэсгийг харчаад яг тэгэж өнгөрмөр санагддаг байсан. Оо бид бүр туршиж Би үзсэн юм байл л дээ. Нани чанар байсан уу гэдэггүй гэж. Тэгэл имээс галпсаа гэж юу юм гэсэн. Удаа ус гэж юу юм шүү. Галпсаа гэж галпсаа гэдэг тгүйсэн билээ шүү дээ. Тэр сэргээшин тэр хуучных бол гоёо. Тэр нөгөө нэг гарууд ярьдаг те. Утгагүй тэгэл арчлал гарчих юм бол ингээл худалдагчгүй болоо гэж байгаа тэр хэсэг амар те. Тэр цэвэр агаар худалдаж авдаг гэж шүү дээ гэж үгүй. Гэсэн чинь одоо нэр үнэхээр цэвэр агаар худалдаж авмаар санагдаж байна. Би өнөө өглөө утаанд хамар хорссон шүү. Үгээр салхишгүйсэн. Яг л бодтой болж байгаа юмнаас инспирэшн авдаг бах та тий. Психологичтэй. Тийм л. Гэтэ урд нь ингээд нөгөө нэг шин шогууд яг найруулагчтай байсан юм шиг. Одоо жишээ нөгөө сэргээш чаах найдан дөрч гээд найруулагчийн яг гар дор хийгдсэн билээ шүү дээ. X төцийнх нь. X төцийнх дээр найруулагчаас айдаг, найдан дөрч хахаас айдаг. Тэгээ сүүлдээ нөгөө найдан дөрч найруулагч өөр юм руу ороод явцсан. Тэгээд өөртөө бодож олж ихэсэн юм шиг. Сүүлд тэр нөгөө нэг бидний нөгөө гахаа авдаг гэдгийг чи одноогч найруулсан юм бил. Өсөдрөө тэмдэглэхийг хүсдэг байсан шүү дээ. Нөгөө тэмдээ наран солон амар хүрхэн харагддаг. Тийм тий. Тэр нөгөө сарнаа цэцгийн сайхан дэл байна гэж бүжиглж байгаа нь амар гоё санагддаг байсан. Тэгээ аяа их нөгөө ааштай хүршиг болж ирдэг. Тэр өстой гоё яасан. Тэгээ нөгөө нэг одногийн тоглос нэг учтай 3. Тийм тий. Тэр нөгөө сүгдэжл мөрөгжил яванда би. Тэр өстой яг амар сэтгэлээсээ тий. Одоо хүмүүс тэрийг таслаад амар тавьдаг шүү дээ. Амьдрал бүдчиж яваа би. Өө тэр нөгөө нэг боёо шуудангийн хэсэг гэдэг шүү дээ. Нөгөө Би чамд жижигэн тий би чамд жижигэн би чиний дахиад зөвхтөө доор нь жижигэн боёо гэдэг шүү дээ. Тэр яг нөгөө одноо бэлгүүн энэ гаргаж ирсэн хэсэг баг тий. Тэгээ бас нэг ангийн багш гэдэг нэг хошин шог гэдэг байсан. Тийм лавгагийн тоглолтог гэсэн. Ааруул идэдсэн чинь нөгөө сам бисэн билээ. Гэтэ тэр ангийн багш гэдэг хошин шог яг одоо ер нь 10 жилийн болцсон нэг харж би бодоод байгаа л та. Хүүхдүүд ямар их өөрчлөгдсөн юм. Би бүр гайхаад иддэг байсан. Ямар сайн юм бэ?
Үгүй дахиад нэг 10 жилтэй гэдэг штэ. Ямар Аглуу эмоц нүүдчих чинь юм блэ? тий нөгөө тий нөгөө бидэг бол явна. Тоёртос суудаг байж. Хоёр ч тэр амар сайн мэддэм бэ шүү. Шин шок. Битээс аргагүй ах уу. Би ингээ ер нь амар ингээ нэг хэсэг уйдаа тахтаа ингээ подкаст тавиад сонсдогсэн чинь подкаст зүйлдээ нэг тийм утгагүй санагдаад байдаг болсон. Тэгээд зүйлдээ заа зогшин шиг үзчих дөө. Тийм болгоо хичээж амьдрах хэв те. Харин тийм подкастн дээр дандаа л чи чадна чи баян болон чи ингээ гэдгээр бүр зүйлдээ ямар хэмтэй бэ гэж. Баг зэргийн юутай болоош. Травматай болоо. Гэхдээ UB comedy гарч ирээд Discover эдэр одын нөгөө нэг Орс нөгөө Путиний тухай нэг гарч ирдэг. Барак Обама Путинтэй ярьж байгаа байхгүй юу? Биш Путин Барак Обама ч билүү? Обама. Listen. Тэр хэсэг хар төөгөө ах махын хэсгийг үзэл оваа Монгол ийм юм байд юм байна гэж бодоол. Тэр сүлд батаах гарч ирсэн. Эдэр Хайхаа би UB comedy-гаас нөгөө содод амир дуртай. садаах Боловсон ярьдаг. Тийм. Хараалгүй. Нэг тийм зүгээр нэг тийм өөрийнхөө өнөөдрийн явдлыг амар хөөрхнөр ярьдаг. Тийм. Надад нэг асуулт байна. За. Шок дээр үдсэн юм яг амьдрал дээр чинь тохиолдож байсан явдал байгаа юу? Яна араараа тавилж гисэн гинэ. Яна чи гахаа гэх хэлсэн шүү дээ. Ууг нь манамогийн хөөрхий охин даалж хоёр гахаа. Шошог гэсэн гэвэл за бит. Ямар уйдгартай амьдрал. Оо би тэр үед ойлгодоггүйсэн аахгүй. Тэгтээ одоо ойлгодог болсон юм. Нөгөө нэг боёг нэг хошин шиг байдаг шүү дээ. Нэг бой нэг юм stand up-аар эхэлдэг байсан шүү дээ. Нэг хаяа. Тэр нөгөө ууцны маргааш гээд ингээ ярьдэн шүү дээ. Гэлээ ингээ цалингаа авал явж байгаа бот ингээ караканы гэрэл ороод тэгснээсэн чи хайцхан вэ гэж тэгснээ маргааш нуугаал ингээ шатцсан байсан чинь тэр гэрхэн ингээ хохны тэр үед чи жоохон байсан шүү дээ 10 жилийн 7 дугаар ингээ хүүхд мөхтэйсэн тэр үед үзэл нэг за яг ингээ хүн дөөрөөд нийцж байгаа нэ тэр үед сүүтийн ойлгодог байсан байхгүй тэгээ минингийн яг ингээ том болоо цалин буусан чинь яг гэрлүүд гэж харагддаг юм лээ ингээ уугаач гэх тэр маргааш ингээ харангууд бүр үзий ядмаар тэ бүр ингээ яг шатлалтаа дааж чадахгүй гэл ёо гэл ингээл харангууд караканы гэрлийг үгснээ унсан яг гоё хүүхдийн зууд автахаар тийм санаа Яг ингээ бодсон чи одоо нөгөө нэг түрүү ярьсан хошин шогдлоо шүү дээ. Төнхөн дэмдрал юм уу? Стеллэт хамаг бие өвдөнгөө дөрөв мөрөг садлал уугууд имээ дэмдралнаас. би тэр имийг өстө харж байгаа гэж амьдрал дээр та нар имийн сан харж байсан өдөр дэмдэг Оо валтал гэдэг нэг юм Нэг- байдаг шүү валидал бол байдаг дээ. Амар гоё чиглэг. Нэг ийм хошин шок гэдэг мэдгүй нэг суу яриач илүү. за Нэрийг нь мэдэхгүй заяа. X Тэгээд нэг нь ингээд бас юу гэж санахгүй байна. Тэгээд хэлдэг байхгүй юу? Дөрөвт өдөр хумсаа авал тий X үзэх штеп тийм үү? Хамсаа авал ачдаг гэлтгсэн чинь нөгөөх нь дөрөвт өөр үнд хэлж байгаа. тий Дөрөвт өдөр хамсаа авчаад тэр авсан хамсаа тэрэн дээр хийгээд унтвал баяждаг гэсэн. Ингээл суу яриа ингээл яваа. Тэгээ нөгөөх нь хутлаа хэлсэн хамгийн ихний үнэ нь хамгийн гол нь зүгээр зохио хэлсэн. Тэгсэн чинь суу яриа явсаар хагаад тэгээд амар том шал одоо ингээд өөр Бүр ингээд ингээд- хэлбэр болсон тэрүүлэхтэй тий үсээ холсон болсон тий тий хөрөлтүүд тийм үсээ авсаад яагаад хэлээ дээ. Тэгэнгүүтээ хамгийн ихний хүн дээр ирж байгаа байхгүй чинь нөгөө хүнд мөнгөтэй олонд бол нөгөөдхөө хийж байгаа байхгүй юу. Тэр надад бол одоо ингээ хүн болгоо ер нь дөрөвт өдөр манай найз гэдэг байхгүй юу. Надад бүр үнэхээр би дөрөвт өдөр бол хумсаа авдаг. Мөнгө чи тийдэх юм уу? Үнэхээр мөнгөтэй болдог штэ гэж хэлж ийсэн. Гэтэ одоо хошин шогоос илүү мим ч юм уу. Тимрис ч юм уу хошин шог өгш. Түргэн үзээ түргэн инээдэг. сүүл надад хятадын юм жижигхэн рил хошин шогоор дээр таалагдаад байгаа гэл нөгөө ингээл хоёр залуугаас юм мэдээ суужсэн чинь нөгөөх нь гөө гэл ахаа надад мөнгө зээлээж гэлтгсэн чинь нөгөөх нь амар сүртэй дуу яваал те амьдрал таяа готрох үе байгаа амьдрал таяа мөнгөгүй үе байгаа зүгээр те гэл төрөвч гаргаж ирсэн төрөвч харснаа буцаж төрөвтэй талжснаа мөнгө байдгүй тийм юм нэ ч нэ одоо нөгөө нэг тийм хошин шог гэхээс илүү нэг тийм амьдрал өдөр тутам болоод тохиолддог юм нэг жоохон ховын чанартай юм инээдэг болсон мэлээ уучлаарай. Тэгэхээр аль орны хошин шог гой санагддаг вэ гэсэн чи мэдэхгүй гэдээсэн чи
kind of Японы хошин шоогт нэг киноос сонио юм шиг ирнэ нэг тийм инээдтэй юм шиг. Тэрний Байдаг юм шиг байл. Японы ганц нэг жүжигчин байдаг те ганц ихтэй жүжигчин. Нэг англи хэл зааж байгаа. Чи mountain it's not mountain it's mountain гэж идэдэг. Амар алдтай жүжигчин юм шиг байгаамаа. Гэтэ дандаа үйл хөдлөлөөрөө Японых ер нь дандаа юм үйл хөдлөлтэй юм байна те. Японы үзхээс хайгаад идэв. Японых айгу сонио нэг тийм өөр байдаг. Савсангсын хошин шоу гэдэг таалагдав. Хууч нөгөө KBS gag concert гэдэгсэн. Тэр дээр ингээд юм. Sorry. тийм гадаад Тэгээ KBS gag concert дээр болохоор нөгөө Монгол болоод өөр орнуудтай харьцуулахад тэр шоу нь өдөр болгоод MNB гэдэг шиг манай савгаар ингэж гардаг зэ орой болгон. Тэнгүүтээ нэг жүжигээ тавтаа хийдэг. Нэг жүжигээ татдаг. Гэхдээ зүгээр байршлан солигдоод байдаг. Нэг өдөр супермаркет дээр явах дараа өдөр нь гэртээ тэгсэн мөрчлөө тэр нь солигддог. Зүгээр байршлан ингээд тайзан солигдоод байдаг. Жоок нь яг хിവэрэ байдаг. Ингээд нэг гангстер ингээд мөнгө авахдаг байхгүй нэг хүүхнээс. Тэгэл очиод нөгөө хүүхнээр очиод яа ачма тунгапаа гэл мөнгө төлгөл гэдэг байхгүй. Тэгсэн чинь нөөх нь ингээд харснаа би ингээд тэгж чагаад өгчнөө гэсэн чинь би чамаа 5 жил ч 10 жил ч хүлээнэ гэж яадаг байхгүй. Тэгснэ 10 жилийн дараа гэсэн чинь хүүхдэн дом болцсон. Нөгөө хүүхэндээ хайртай болсон зөө. Хамаг юм ингээд хийж өгч мөгдөг болсон. Тэгэл ингээд сүултээ ингээд хайртай гэдгийг хэлж чадахгүй дуусч мосдаг дандаа тэгж дуустдаг. Тэгээ тэр баг ингээд үлээ 50 60 эпизод яг тэр зохиолоор. Тэгтээ зүгээр ажиллан солигддог. Нэг дээр нь ингээд хүүхэн супермаркетийн юу лээ худалдагч байдаг бол нөгөөх дээр нь цэвэрлэгч байдаг юм уу? Нөгөөх дээр нь тоогооч гэдэг юм уу? Тэгж өөрчлөгддөг. Тэр амар сони юм байлээ. Тэгээд ер нь их тийм солонгос хүмүүсийн тэгээ humor амар сони юм бэл. Инээж байгаа юм нь. Тин нэг үг амар сүртэй үг байхгүй байхгүй. Тэгээ зүгээр л нэг юм Соёлын ялгаалах. тийм соёлын ялгаалах. Хуучин гэхдээ нэр хошин шог ярихаас өөр хошин шогоос өмнө дандаа бид нар онгоол ярьдаг гэж та. Манай нэг юм гахааны зурагтай инээдтэй гэдэг нэг юм номнууд идэг шүү дээ. Агаа нар ягаад ч юм уншдаг заяа. Тэр нь ингээд дотроо бараг 600 хэдэн онгоотой. Тэг ингээд 0 харахтаа ингээд би уншдаг гэсэн шүү дээ. Тэгээ тэрнээр дандаа юм бурхантай заяа дандаа юм 3 бурхан уулзжээ гэл. Эсвэл яваачнд байжээ, тамд байжээ. Тэгээ Орос Монгол хятад 3. Тэгэл эсвэл Чапая Петка 2 гэл ингээд нэг тийм. Тэгээд сүүлд нөгөө жоокнууд нь бүр богиносол тий. Ингээд сонь юм бас байсан. Тэр одоо нэг хошин шог өгжөөг байх үе жоокнууд юм даа. Нэг онгоны Сэтгүүл болон сонин дээр онгоны хэсэг гэж байдаг шүү дээ. Одоо Монголынхтай байдаг үстэй. Одоо ер нь сэтгүүл амар багассан шүү дээ. Би одоо нөгөө хятадд явж байгаа ямар нэг сэтгүүл болоод ч юм уу сонио болохоор яг нөгөө нэг сурсан цангаараа онгоны хэсгийг хадаг. Тэнгүүд ямар ч онгой байдаггүй. Тэгээ би онгой татцсан гэдэг тэнгүүд над руу сонин дээр ягаад онгой байх хэвтэй. Үгүй тэр редакц юм боддог юм шүү. та хоёр ер нь хошин шогийг ямар байх ёстой, ямар байвал зүгээр гэж боддог вэ? Энэн дээр манай магийн хилдэг all time хилдэг нэг үзэл бодол байдаг та. Юу. Яа нөгөө юу гэдэг лээ Цагаараа байдаггүй юу? үгүй цаг тухай бүрийн нөгөө нэг асуудлуудыг олоод тэрэн дээрээ ингээд зөв шүүмж гаргадаг гэж юм уу нэг тийм юм яриад байдаг та. Тэр яг тийм юм ярьд юм болов уу? Сая клауд авсан ч юм байдаггүй. Тэр яг тэр үеийн халаалттай байсан юм шиг. За яг хөө тэгвэл магийн энэ санаа бодлыг нь би өөрийнхөө юм шиг ярьчих. За окей сонсъё. Маа өмнө нь надад зарлagчээ. Өөр улсуудын ялангуяа Орсын ийм хошин шоугууд цаг тухай үеийнхээ одоо тухайн үеийнхээ улс төрийн байр байдал юм уу нийгмийн байр байдлыг нэр тулгарсан асуудлуудыг гаргаж ирээд тэрийг шүүмжлэнгээ ямар тийм инээдтэй зохиомж болгож гаргаж ирдэг нь тухайн улсынхаа хүмүүст ингээд зөв мэдээлэл ойлгуулах нэг одоо юу хөрөмжн ч юм уу нэг арга барил нь байдаг. Гэхдээ Монголын дандаа ингээд буруу зүйлүүдэд уриалан дутсан ч юм уу нууц амраг ч юм уу эсвэл авилгын асуудал ч юм уу иймэрхүү зүйлүүдийг яг ийм л байх ёстой. Угаасаа л ийм байдаг гэж тусгасан юм шиг санагддаг гэж маа өмнө надад хэлж исэн. Боловч iCloud-наас нь алга болжээ. Үгүй ер нь гэхдээ хошин шогийн улс төрийг оролцдоггүй амар сонир. Улс төрийг оролцсон номер их баг. Миний санаж байгаагаар л Dodge Entertainment-ийн гişүүд гэдэг нэг хошин шог өгдөө шүү дээ. Нөгөө цивилэгч гэдэг нэг юм үйлчлэгчтэй. Тэгэл гişүүд нь ингээл ирээл одоо тойрог руу явах гэж юм гэл. Нэг гişүүд нь ингээл тог залгаж өгнө гэж хэлсэн. Одоо тог нь очиж байгаа гэж. Дахиад нэг сонгуул гэдэг хошин шог гэж. Эхнэр нөхөр хоёр өөрөөр намд ажилладаг. Тийм X дүүцэн юм ба. X дүүцэн хошин шог. Тэгэл тэрнээс хойш
Ус төрийг юусэн ингээ хийхэ болцсон. Бага штэ. Монгол дулаахны 102 хин дээр нөгөө. Аа тий X дүүс хаяа. Тий тэр чинь ганц чи авилгалын тухай байсан байхгүй. Тэгэл тэр чинь бас нэг холбоотой юм байсан юм шүү. Дэлбэг дорж энтриг айгүй. Аа тий тэр чинь бас дооз байсан. Тэгээ сүултээ гараад кино мино хийгээл тэгэл алга болцсон шүү дээ. Гэхдээ яг тэр системийн шүүмжлэлээс зүгээр л хүний шүүмжлэлээс хүний гадаад үзэмж айгүй шүүмжлээд идэм шиг санагддаг шүү дээ. Шүүмжлэл яг тийм зөв поинтыг олохгүйгээр Аавын бараа. хүмүүс ч гэсэндээ ер нь тиймэрхүү юмд амар инээдэг шүү дээ. Одоо жишээлбэл комеди дээр одоо ингээл бата дандаа одоо юу ярьдаг гэл тэгдэг шүү дээ. Тий. Sex mix одоо тий дор суугийн тий боо шоо моо ярьдаг. Тэгээд тэрэнд нь хүмүүс амар инээдэг. Яг хүмүүсийн инээс Симэлэр дуу хошин шиг гэж хүмүүсийн инэх одоо тэр нэг сэдвүүд өөрөө л ах л та. нэг хоолны амт шиг үү? Тий. Тэгээ яг миний бодлоор хошин шоу UB comedy-үүд дээр бол нэг амар тийм том шүүмжлэл тавиад яг угаасаа л relaxing ингээд юу ч сурч мэдхгүйгээр зүгээр үзэхэд үжилтэй байдаг зүйл. Зүгээр тэрэн дээр нэг жоохон шүүмжтэй ханддаг юм нь Жохон сэдвэн тийм өргөн хүрээнд биш. Илүү яг нэг юм дээрээ л ягаад тэгээ айгүй хараалын үг хэлдэг ч юм уу. Тэрэн дээр жоохон өнгөл цензур тавьдаг. Тийм. Өмнө нөгөө нэг зурагтаар гарахаар юм уу тайзан дээр гарахаар хүмүүс урлагийн хүмүүс ч гэсэн айгүй их хүндэлдэг байсан баха. Хараалын үг хэлэх ёсгүй эсвэл ингээд тайзаа хүндлээд урлагаа хүндлээд гэдэг зүйл байдаг байсан бол орчин үед жоохон тэр нь жоохон задгаараад байгаа. Яг бид нар цаг үедээ өхөл нийлүүл ялгаж чадахгүй байж магадгүй. Гэтэ тэрэн дээр жоохон цензуртай ханддаг. Жишээлбэл хараал хэлдэг комединуудыг би нэг үзэх дурггүй. Хараал хэлдэггүй зүгээр айгуу сохоо хэлдэг хүмүүсийг би айгуу дуртай. Тэгээ хараалын үг нь орж ирэхдээ зүгээр юм хөнгөн хэлээгүй юм шиг орж ирдэг. Тэр хүн тэгэж хэлэхэд ч юм. Тэгэхгүй ингээд юм ярьчаад араас нь нөгөө гიშ шаахгүй юу ч юм уу тийм өгнүүд байгаа шүү дээ. Тэд нар ингээд жоохон илүү юм шиг санагддаг. Би нэг за хошин шагаас комедиэр бол орчлаа л да. Уг нь зүгээр 2 салбар. Гэхдээ би нэг комеди үзчихсэн байхгүй юу. Тэрэн дээр нэг залуу бүр амар муухай жок хийжсэн. Нэг юм. Уг нь ярьж байгаа сэдвүүд нь гэр бүлийн хүчирхийлэл одоо хүчингийн асуудлуудыг ярьж байгаа юм. Гэтэ тэрийг угаасаа л ийм байдаг гэж ярьжсэн. Байх ёстой ч юм уу тийм. Одоо жишээлбэл нэг яриад би бүр за боли би одоо гарлаа гэдгийг гарлаа би одоо явлаа би энэ комедиг дахиж үргэлжлүүлж чадахгүй мэн гэд гарсан нэг комеди нь юу байсан бэ гэхээр эхнэрээ зодох тусмаа хоол нь амттай болдог. Тийм болохоор манай ээж айгу гой хоол гэдэг. Dark joke л. Гэтэ энэ хамгийн энгийн жоок нь тэр хүний амнаас гарсан хамгийн энгийн жоок нь энэс байхгүй. Тэгээд би come on би энд ингээд мөнгө төлөөд айгу тийм фаны байх гэж ирсэн чинь би юу вэ гэд гарч исэн. Яна хизээ үзсэн юм бэ? Юу үзсэн юм бэ гэж. Club comedy. Тэгээ тэрэн дээр цэцэн ахаас ирчихсэн. Цэцэн ах ирээд комеди ярьсан чи хин ч нэгээгүй. Гэтэ цэцэн ах дууссан чи хүн болгоо юм гэсэн. Юу болоод байгаа юм бэ? Тэг яг манай Монголын зүгээр яг юу жоохон хурсан ухралттай явж байгаа байхаа гэж боддогоо. Одоо чинь равиоли надаа их гой санагдаад байна. Тийм богино болоод нийтдээ байдаг. Манай хаймар ядуу байсан. Тийм болохоор манай аав ээж надад төрсний гэрчлэгийг маань уншиж өгдөг байсан. Тэргээд ингээд юм. Хаймар байстэй. Тийм зүгээр л айгу гоё баймаар байдаг. Гэхдээ энэ дээр юм dark humor-д орж ирэхэд юм эсвэл философи ингээд шинэ үеийнхэн дуусаад амьдрал сайхан да. Одоо би чамтайгаа ингээд амьдран да ч юм уу гэх ямар философик дуусаадаг хэсгүүд байдаг шүү дээ. Тийм хэсгүүд хошин шагийг аллаад байдаг. Комеди дээр болохоор хитрхи dark юмнууд аллаад байдаг юм шиг санагддаг. Би бас комеди дээр бол хараалын үг амар халтай юм шиг санагддаг. Хошин шаг дээр угаасаа хараалын үгний хэрэглээд байдаг юм шиг санагдахгүй. Сүүлд эмоцл нэг айгу хилээд байсан баг. Тэрнээс ушаал яг алтан үеийн жүжигчид бол үнэхээр тайзаа хүндэлдэг юм шиг санагддаг. Та хоёр хошин шаг хоёрын амьдралд чи ер нь бол хэрэг болсон гэж боддог уу? Sense of humor-ыг айгу өргөжүүлсэн. Яг хошин шаг үзснээр хүмүүстэй communicate хийх тийм зам гарч ирсэн гэх юм уу? Нөгөө яг сэдв хошин шагаа яриад уу? Тий хошин шогоо яриад одоо ингээд дөнгөж танилцсан хүнтэйгээ ингээд байж захта
яг ч юм ингээд ийм хуучны ямиг дурсаж ярихдаа хошин шогийг эхэлж ярьдаг ч юм уу. Тэг ингээд тийшээ ингэж яваад ингээд гэл сүултээ тэргээрээ жок хийгээд илүү татнасдаг ч юм уу. Тийм үе байсан надаа. Надад л тийм байсан. Өөрийнхөө ярьсан юмыг одоо илүү фаны болгохын тулд араас нь яг хошин шогийн яг үг нэмж өгдөг шүү дээ. Тэгэнгүүт юу хэлэхэд байгааг нь ойлгуулдаг ч юм уу те. Одоо нөгөө нэг бай. юу шиг л юм да. Одоо нөгөө нэг хүмүүс ярьдаг болчих. Өө тэд нартай vibe нийлэхгүй байгаа гэх. Тэр шиг яг хошин шогийн тэр үгээр ярихаар яг vibe нийлэхгүй юу? Манай талын хүн мөн үү биш үү гэдэг юм цензур болсон юм да тий. Гэтэ надад бол тэр нөгөө ask mask-ыг зогсооцсон амар буруу байсан юм болов уу гэж боддоо шүү дээ. Ask гэж байна. Ask гэдэг нөгөө нэг оюутан залуучуудын юу байсан шүү дээ. Авьяаслаг ямар хөвчлээ оюутнууд ордог. Тэрийг зогсооцсон жоохон буруу байсан юм болов уу гэж боддоо. Сургуулиас авчихсан. Оросд нэг юм байдаг да. Тийм KVN гэдэг шүү дээ. Тийм KVN дээр ч одоо нөгөө одоо манайгийн Украины ерөнхийлөгч жишээ нь гарч ирсэн шүү дээ. Тэндээсээ шууд жүжигчин болж явсан. UB comedy-гийн бас биш юу comedy club-ийн бас ихэнх жүжигчид тэр KVN-ээс гарч ирсэн. Гэтэ KVN бүр Оросын тэр KVN үстэй. тийм яг тэр орныхын бодлого юм шиг надад санагддаг. Тэнд ингээд бүх nation нь одоо ирдэг. Үндэстэн болгоно нь ингэж оролцдог. Грекч байна уу, армянч байна уу, кавказч байна уу? Бүх сургуулиудыг ингэж хамруулж оролцсон гутаа юм. National cup шиг юм болоод ингээд хоорондоо ингээд хамгийн гол нь нөгөө нэг юунуудаа тэр тухайн орныхоо улс төрийн байдлыг болоод байж байгаа тийм environment-а амар шүүмжилдэг. Кавказаас ирсэн юм уу, эсвэл Красноярскаас ирсэн хүмүүс тэр хотоо шүүмжилдэг. Тэгж тоглодог. Тэнгүүтээ ингээл манай одоо нөгөө нэг юм Европтой ингээ ойрхон бас нэг юм хотуудын сургуулиас ирсэн юмнуудаас амар фаны. Янгот ингээл манай Кавказууд улаан дипломыг яаж ашигладаг вэ? Шодлон ингээд ингэсэн заяа. Тэгэл юу яаж байгаа л нэг тэндээс амар олон жүжигчд гарсан. Тэрэн шиг манайх зүгээр ингээд сүйс мүйс гэхгүй яг их сургуулиудыг хооронд нь ингээл одоо мүйс хоёрыг хооронд нь үү үсгээр талцуулахгүй зүгээр яг тийм сэдвүүдээр талцуулбал жоохон бахатар гардаг байсан. Ааsk бол үнэхээр гоё байсан. Фаны мэтгэлцээ юм шүү. Тийм. Тэр шүүмж ер нь байх хэрэгтэй те. Тийм бай. Одоо хамгийн гоё шүүмжлэгчийг хэн гэж боддог вэ? Фаны байдлаар гоё шүүмжилдэг. Одоо хинэтий. Тэр Odcom юм гээд ахгүй. Тийм те. Нөгөө нэг бичлэгийнхаа дараа уурахгүй юу гэв. Тэр ах юм шүүмжлэхтэй сайн. Тэгвэл ер нь бол хошин шогийн үеийг хошин шог тэгээд comedy Одоо нөгөө нэг нь болохоор сайн дурын рилчд юм уу? сайн дурын рилчд байгаа юм шүү дээ. Тийм. Хөөе тэр нөгөө нэг юу амар надад таалагдаад идэв штэ. MFT гэдэг. Анхуушгийн хоёр уу? Тийм. Тийм, анхуушгийн хоёр хэлээ. Тэр анхууш тэр хоёрын нэрийг чи нөгөө ган лав гаргаж ирсэн юм биш үү? Нөгөө бладлагаа хоёр охин гаргаж ирсэн найруулагч. Тэр сүүл Оюутны байр гэдэг юм дээр нөгөө boy гэдэг байх гэж. тийм үү? Найруулагчтэй. Атма охиныг найруулсан. Тэгээд нөгөө мэдгүй юм байна. Найруулагчтай юм уу тэр хоёр? Тийм шүү дээ. Мэдгүй хоёр ч найруулагчтэй. Тэр хоёр ч өөртөө MFTV дээр бит юм болов уу гэж бододсон шүү дээ. Айгу гоё тэр одоо реклам хийгээд байгаа ирнэл тэр санаа нь өгөх гээд байгаа санаа нь гоё яагаад гэхгүй юу? Би өчигдөр нэг залуу яг фоллоу хийсэн байхгүй юу? ямар Дуутай холбоотой ажилладаг заяа. онцоо. Ийм урт үстэй мэдний шилдэг турхаа залуу. Онцоо. Амар инээдтэй юмэрдэг. Онцоо. Яагаад фоллоу хийсэн бэ гэж чинь тэний рил нээсэн. Буюу хүмүүс чинь давхраа хийлгүүлэх нь 800k гэж юм. Нэг хардаа надад 2 давхраа байв. Төрөлтөл 800k-тай төрсөн дээ. Тийм тэр залуу мэдх юм байна. Тэр Амар хурц хурцтай. Амар хөрхөн байсан. Одоо гэдэг бүр хошин шогооч байж дээ. Хүмүүсийн хөрхөн жесчерүүдийг хараад. Гэтэ надад зөвхөн ask гэдэг зүйл байсан бол амар олон бүр агенсан сэтрэх байсан байхаа гэж. Тэр 3 сая инээд дээр байгаагүй юу? 3 сая инээдийнхэн чинь за одоо тэнэс ч баяраа UB comedy дарсан. Амвэч нөө. За тэгвэл нөгөө Big Sisters-ийн Номи тэндээсэн. Номиг ихтэй амар гоё нөгөө нэг юу лээ өнгөрчүүдийн холбоо гэдэг тэргүүнд нь юм батаах байсан гэдэг ингээ ярьсан чинь тийм 3 саяас бол за нэг жүжигчин бүр эмоцд байдаг штэ. Нилээд. Нилээ мартчихжээ ямар ч юм эмоцд байдаг. Бид бүгд ковидоос хойш юм болсон. Ковид
Ковид. Тэгсэн нэг зүйлсэн. Өөр чинь тэр нэг ойрын үед нэг улсын хурлын гишүүн юм байна. Биш Хоронзон Учирлаа яруу. гэтээ Хоронзонгийн тэр цэлгүүдийг хүмүүс яг жинхэнэ гэж бодох юм байна шүү дээ. Энэ нэг имийг их хурлаас буулгаач гэх Харин тийм хурлын гишүүн юм шиг бодд юм шиг л. Тийм үү? Тийм. Зүгээр комментийн мөр сайн. Хэдүүлээ хүмүүс итгэцэн коммент бичсэн энэ байдаг. нэг юм хаанаас сонгогдсон буулгаач. Тэр үнийг бүр үнэн гоё фаны алгаж байгаа тхүү. Би бүр бодчихлаа одоо жишээлбэл анаж хоронцсон боллоо. Доор нь хүмүүс итгээд байх юм бол би бүр яа тэр бол чихээ хашаа тхүү. Тэгээ доор нь энэ нэг юм улс төрийг төлөөлөөд их хурлын гишүүн бүр сайд хүн байж нэг л пижактайгаа явах гэж байна. Гэхдээ би ингээд тэр үед амар юм парадоксонд орсон заяа коммент уншиж байхдаа энэ хүмүүс жинхнээсээ бичээд гин үү? Эсвэл яжилж бичээд гин үү гэдгийг би ялахгүйсэн. Ингээд жинхнээсээ бичээд байгаа юм шиг бичээд байгаа байхгүй юу? Гэхдээ би ингээд одоо ч ойлгохгүй байгаа юм нэг юм ойлголтын зөрүү гарсан заяа. Монголчууд ихтэй өөртөө яг хошин шав тий. Тоглоод хүмүүсийн юмд монголоор бичиж мэдсэн тий. Тэр бас гоё тий. Монгол гэдэг үг орчингууд хүмүүс hello I am from Mongolia. Please respect Чингис хаан. Yes. Гэхдээ сүүлийн үед хүмүүс рилэрээ дандаа юу адаг болсон тий. Одоо залхуу каст, ууртай каст ч гэл нэг кастыг одоо барьж авч байгаа л тэрэн дээр өөр хүмүүсийн ааш характераар рил хийгээл тэр нь амар хүрдэг. Эмчийг шөмжилдэг ч юм уу. Тэр нь амар гоё юм шиг санагцсан. Хүмүүс ингээ арай өөр бодолтой болж байгаа юм байна гэдэг. Гэтэ ягаад ч юм хит барууны үзэл юм шиг санагдаж байгаа юм нь бол. Одоо нэг барууны кинон дээр л дандаа л за нэг хар дүр байх хэвээр тий. Эсвэл нэг идэл хүсн дүр байх хэвээр гэдэг шиг илүү тийм болоод байгаа юм болов уу гэж бодож байна. Тэр үе амар Английн ордны тухай кинон дээр нэг хар хаан байдаг ч юм. Тийм. Ариэл хар байдаг ч юм уу. Нөгөө нэг хүүхэд настай минь үлдээ гэждэг үү гэмээр санагдав. Тэгээ нэг хэсэг нөгөө хуучны кинонуудыг би чамд хайртай 2 г хийдэг байсан бол болцсон сайхан байна. Манай үрлэгч үү? Үрлэгч л үү шүү. Хамгийн сүүлийн асуулт хэдүүл гурлаа өөрсөндөө фаны гэж санагддаг ерөнхийдөө 3 хошин шогийнхоо хэсгийг гурлаа хий. Айоо. Дооруулъя. Айоо. Тэгээд дуусгая. Ямар санагдсан да? Сайхан Баяраа. байна. Яна яг ингээд бодогдож орж ирэх юм. Тэнгүү шууд мөгөгч нэг тэгсэн чи манай меганод орж ирээ. Хей бөөги гараад ирсэн шоуд ил та уу. Харин тэгсэн чи чиний хатаа чиний гэж юу юм. Биш меганууд доо меганууд. Тэгсэн чи мэрэгдүү. Хотмоо. Суума. Тэг суума. Тэргээр нэр хүмүүс амар өвчлсөн те. Солиотой. Нөгөө нэг юм. Маски. Тонгоос юм. Маски. Жоги нохоо хараа. Тэрээс өөр шүү. Гараа дээр нантайгаа мангар хөвцөлцөө юм лээ. Юм лээ те. Тэрээс фаны гэж. Дээр нь хүний дээдвш гэж одоо сум ятмаа гэж. Тэр нэг өсөлтөө оюутан гэж байдаг мэдхүү. Маски. Тийш дээ. Тин санжин. Гуай зараа. Багштайгаа явуулдаг. Тэр чинь нэг тийм тохиолдлууд амар их гарсан юм билээ шүү дээ. Багшаагаа шантаажилж дүнгээ тавьдаг. Тэгэл тэр систем гарсан гэж ярьдаг. Ямар ч гэсэн хөрхи оюутнуудыг үлддэг байсан юм шиг байгаа тий дээр үед. Харин мах захаа алддаг байсан л гэдэг юм л. Гэтэ ах мах ажиллахаар нэг Дуракуда дэлээ. энэ дахин мог ихчээс гэсэн чи. За одоо мөгийг өсгөлээ. Би мегануудаа яддаг. Дараагийнх чи юу? Тумаа. Дараагийнх нь юу юм болов? Түмээ гэсэн. Түмбай түм биш үү? Би тань үлээ. Нөө ундраа хийсэн. Амар дээл суул. Ямар муухай юм дуртай. Алил удаам гэдэг тэр гоё. Тэр алил. би чөлөө гэж. Тэрээс өөрхөө
Би та хоёрт гой юу яана. Гой хошин шог санал. Өө тэр нөгөө юу фааны штэ нөгөө би тэгтээ нөгөө өмнө ярьжсэн да. Энд дээр яриаг шаваагийн нэг гомо болдог заяа. Энэ подкаст бичгэрэл гомо гэдэг үг хэлчих. Ямар ч юм бэ? Яа. Тэр юу ч гээ хэлээ. болдогоо. Тий. Тэгээд нөгөө хоёр найз нь ч илүү ээж аа мэдгүй ямар ч хэлсэн хэрэлт Боёо тэгээд нөгөө ганц яриад байдаг. Боёо бэлгүүн хоёр гей болоод Америк явчихсан чинь тавга захирал нь болоод аав ээжийн захирал нь болоод тэгснэ бит хоёрыг хүмүүс мэддэг юм аа хооны гэдэг хошин шог уу? Биш нөгөө нэг бодлооч ихсээч гэдэг. Станцгаа араад гарч ирснэ. Ихсээч гэж төгөлдөр уран дээр зохиол. Айгуу. Хоёр чи мэдээл дээр нээгээд исэн биз дээ. Утлаа нэг. Клоуднаас устчих. Байж та өөрийн тоглолт гинэ байж та дөхтөө. Үгүй тэр шаваагийн хэсгийг санаж байна. Би нэг ямар цэцэг гэдэг вэ? Баяр магнаа. Шулуун цэцэг. Энэ айгүй гоё дуу гэж дуулуулад байдаг. Анста хоромцик гэдэг үү? Нөгөө нэг би та дундаас тэр шар хувцастан сумаран. Нөгөө самтай Шин шаг гэдэг штэ. Тэр чинь ямар мани бани тал тэр цэцэг барай. Money come to home. Яа, энэ бүр Ката уусан дуучлаарай. тоглолтоо үзүүлсэн дуучлаа. маа унтахад өвччихсэн байхгүй юу өчтөр. Тэгсэн чи money гэмээр бүр дуулаад идэв. Яа, би бүр баялаа дөө. Өөр ямар хашаа шаг гэдэг лээ. Надад тэр нөгөө юу аринагийн төрсөдрөөс өрхөнтэй. Аварцмаар юм бия. Чи бай опетага атрагио. Юу гэсэн чинь бурхан намайг нэг гэдэг шиг. Гэтэ тэр Ирэн рүү бийцгүй юм шүү миний зүг гэдэг. Ичнээ хүний яг толгойд ойлгуулсан болоо гэдэгтэй. Үнэхээр зарим хүмүүс Ирэн рүү бийцтэй гэж боддог баха. Магадгүй тий. Байж магадгүй бид нар үүсэхгүй байхгүй юу? Тэр яагаад гарсан юм бол гэдэг чинь бүр амар сонирмохгүй юу? За надад тэр Бас нэг цэргүүдтэй хошин шугад амар гоё ш. Мөнгө сайхны нөгөө тоглосон автоголцгоо нөгөө эцгээ уцгаа одоо автод хэлснаа. гоё те. Энэ нүдүү. Заарга хамаад байдаг. Тэгснэ яа уур хүрээд исэн чинь юм идэг байсан юм байна. Тэр бүр. Надад тэр юу бас их таалагддаг. Нөгөө хуучны ч юу байх вэ нөгөө Нахаа хэрэглээ. байна. Би надад нөгөө нэг цацгтынхаа их таалагддаг. Нөгөө хүмүүсийн ургийн овг авдаг. Дугаас сохор бүү мэргэн. Бүгдийн цанаас хардаг ажигч. Ягаад ч юм дугаас сохрын удан болцсон чинь зүүнүүд нэг л дээш хагаад байгаа юм шиг санагчлаа шүү. Яг нэг монгол хүний заван зан ингээд яцсан тэнгүүтээ нөгөө ээжигээ нэг шотлаа нөгөө нэг юм ургийн хивс аваад ирсэн гэснэ. Хоохва, хээхва, хуазхва гэж явчихсан ээжээ гэдэг. Тийм бүрээ. Санчлаа. Тэгснэ. Тэр нөгөө ямар хүндий манах гэдэг нөгөө нэг Үхэртэй нөгөө хошин шог. Тэр чинь нөгөө молон хокянатай хошин шог штэ. Үхэртийн үндий юм уу? Тийм. Үхэртийн би тэрийг харин хөшигтийн үндий гэдэг үлээ. Тэр чи юу гэдэг үлээ гэж бодоо. Тэр хөшигтийн үндий чи юу вэ? Одоо ч тэр хүндий чи одоо нисэх онгоцны буудал болчих юм аа гэж үгээ. Йоо. Тэр нөгөө нэг ах トゥ ус гэдэг хошин шог гэдэг штэ. Гамбаа ах нь болдог. Нөгөө тамах налдаг уу? Тэснэ. Би тань чи дэмэн гарчих уу яа. Тэр нь даачаалах. Хандан намайг ядраад байна гэж бодсон юм. Би хавгнаад байна. Тархлаад байна уу? Ти намайг тархлаад байна. Би хавгнаад энэ заа. Тэснэ. Аваа энэ танд ингээ бэлэгч харж ийн хүүхдүүд бэлэг өгч юм. Наа чи юу юм гэж. Хүүхдээ хэрхэн сайн өсөхгүй сухамтэнски. Харамжих ингээд бас нэг хошин шог байсан. Тийм. Өнөөдөр ус юу шүдэн сард өдөр. Гал гараад байсан ч. Тэрний жижиг албаа өгч. Жижиг албаа таваад өгчөж байгаа штэ. Нэрээ тэр жүжигч хайцсан бол инхээгээд Яагаад л та? байгалах тий. Манай сансарт явж идэв штэ. Гин хавд амьдэр тийм шүү. Гой. Нэрээ хошин шогоо хэрэгжүүлж ийсэн үү гэсэн чинь нэрээ хэрэгжүүлж ийсэн юм байна. Манай ангийнхан л айгу тэгдэг байсан.
Мөнгө зээлээд тэгэхээр дадлага авахулсан. Тэгдэг байсан уу? Гэтэ айлаад үнэхээр дадлага авахулдаг байсан баха. Үнэхээр авахулдаг байсан л та. Гэхдээ Нэг ер юм нь бол дадлага дадлага гэдэг дадлага манай авахулж байгаа юм шүү дээ. Үгүй дадлага авахулчаар тэр чинь Тийм, мөнгө гурван хоног гэсэн юм шүү. нугаа хайж болохгүй гэдэг. Тийм үү? Мөнгө гаргаж болохгүй юу ч гаргаж. Мөнгө гаргаж болохгүй шүү дээ. Имийг Гурван мэг хоног авахулсан хайж болсон болохгүй гэж шүү дээ. ихэр амраа үйждэг гэсэн. Тэр чинь хараа ном Ээ, шүү. чамд биш дээ. Тэгээд нэг юм хүн бити гаргаараа энэ төр гэдггүй л гэсэн. Өөр лам дээр очиж уншуулдаг гэсэн юм мэдээ. Би ч гэсэн мэдгүй. Тэгдэг байсан. Хиймэс Надад лам ирээд болсон билээ гэж. Онлайнаар захимжаад уу? Үгүй. Хуучин ингээ хиймрээ дуудах гэсэн чигээр миний нэрийг төвдөр бичээд ийм устай тогоон дээр ингээ ийм заваар ингэж нугалснаа ийм оригами шиг зав нугалснаа ингээ тайгангууд завин живэнгүүд хиймэр байхгүй болчих гэд ингээ уншдаг гэсэн байхгүй юу? Тэгсэн чинь одоо ингээ очиад за хиймэр сүлтээ үзүүлэх гэсэн юм үзүүлэх гэсэн чинь үзүүлэхгүй уншуул штэ гээд ингээ за бүсээ өгч малгай өгч гээд тэгээд шууд уншаал маа ийм захимжсан юм шиг нэг тийм санаа. Миний хиймэр байсан ч гэсэн дахиж дуудаад байгаа юм уу те мэдгүй. Тиймэрхүү болоод мэдгүй. Нэг амар хурх хошин шиг байдیں۔ Ононгийн тэгээд нөгөө нэг ихнэр нь гол ингээд амар хурх хичээдэг шүү дээ. Аа тийм. Тэр хоёр хэрэлдэд онон гэрээсээ яваад Тийм. тэгээд нөгөө одноогийн батагийн очиж хоноод Нэрийн богдгээд тэгээд нөгөө нэг угаалгаа машинд нь хяам гол муугаад идээд өстөд энэ үү гэтгсэн чинь би чам бүсгүй том уу? Анаа хэлэлтэй. Хоол идэдэг л доо. Хүүхдийн юм хүмүүс угаар. тийм. Яг тийм зохиомжтой яг тийм хошин шогод амар гоё яадаг байсан шүү дээ. Яаж ямар сони юм дуртай байж. Би багасаа л амар тийм хоочсаг байсан юм болоо. Магадгүй. Би одоо ч гэсэн тийм хошин шог үзэх дуртай. Бас нэг аглуу одноо их хоёрын хошин шог гэдэг. Хулаанд 3 сая төгрөг нөт. Тэр ингээл ячвал машинтай болчихно. Тэгээд тэгсэн чинь одоо хэдэн дөрөвтэй байгаа гэсэн чинь 500 мянга гэсэн чинь надад байгаа шүү. 500 байгаа шүү. Чи надад хадгалахгүй яасан чи олон татлаад битлээ гэж. Одоо нөө чимдам өнгөө номон дотор мөнгө хийгээд ээжтэй өг гэж. Чи номыг унших гэдгсэн чи би ном уншихгүй. Тэг намаа онгаа дотроос мөнгө гарч уншиж. Уншаал тавьчи. Орос ч гэсэн орчуулал уншиж. миний гоё шин шиг гараад ирлээ. Тэгээд тийм нөгөө нэг олон бас амар гоё байсан. Сонгуул. Олон таав дээр аав нь амирлыг ч мөвч нүгаагаад тэгээд. Тэр амир. Таны надад гадаалгаач манай нөхөр яаж тийх хэлж. Тэрхтээ амир хөрхөн. Чи нэг өдөр ингээд гизээ чирээ гараад ирж. Сонсоод гэж. Тэрхтээ яаж ч нэг тийм бид нар олон амьдэрдэг байсан болохоор яг ерөө манай ах нарыг хичнэр байсан бол иймэрхүү юм болох байх та гэж би боддог байсан. Тэгээд ихчдүүс гээ нөө гарын тавуутай. Өндөр отгоо биш одноо ихчд бүрөөх гээд би ч өөр хүүхдээ эцэг шүү. Өөр эцэгтэй хүүхэд шүү дээ. Яаж тийм хаа нэг өөрөөсөө ингэж тий. Тэгээ нөгөө бааш өгчөөд тэрнээс ч болоод батаг бааш утаа гэдэг болсон баха. Тийм хаа. Чи над баашны бүх ашгийг одоо ингэж өгчлөө шүү дээ. Тэгсэн чинь аглуу нэг юм сониндүр тоглолцоо. Тийм. Яа яасан хамаг ашиг чи идчихсэн би сая. Йоо энэ төргөөс орж ирсэн аа. Амаг ажил тавчлаа. Манайхаа. Хоёр ингээд өргөжлүүлээ ярьж ах уу? Би үгүй байгаа. Би энийг мэдчихэд тэр эмнэлэгөө арахгүй бол За ингээд бас Ингээд дуусах юу? за төхөө. За тэгээд. за өнөөдөр За баярлалаа. Йоо. Дими подкастн дээр айгу дими юм ярьж хошин шогийн талаар ярьлаа. Тэглээ. Тэгээд ер нь бол дандаа юм дими хинт чирэггүй юмнууд ярих болно. Тэгээд бидний юмнаас ямар нэг юм сурна гэж бодож ивэл бодоод хэрэггүй дээ. Дими штэ. Дими гэдэг нэрийг Чи хацаад авч орж хийгээд өөрөө дими л байна. Цагийн чи алсан дуучлаарэ. Гэтэ уучлахгүй ч байсан яах вэ? Чиний сонголт байсан шүү. Ааха. Гэтэ яг зөвөр ингээд сонсоод амар ностальжик санагдсан байхаа. Тэгээ одоо бидний хэдэн хүн сонсохыг мэдэхгүй байна. Хүн сонсохгүйсэн ч яах вэ? Ингээд яриа л ээжи. Яриа л ээжи. За тэгээд хамгийн сүлд дуртай хашин шогийнхоо нэг өгүүлбэрийг хэлээд салхуу да. За Молоко пиано. миний нэг юу байла? Халуухан шин нөө мартлаа да мандруу. За чамбалаар багш. За тэгээ подкастын төгсгөл өөрөө үг болсон. Юу лээ? За тэгээ дараа тухтай ярий да. Bye. Bye.